Хөрхөн цэвэрхэн байраад юм байна. Хоёр ортой өөр угаасаа байгаагүй маа. Нэг хөрхийн бодонтэй. Тажгүй. Надад л таалагдлаа. Гой цэвэрхэн юм байна. Одоо гяс үсээ янзлаад гарахгүй бол миний ус бүр яа сая 2 цаг гараа автобусанд явж аваад ирсэн болохоор бүр амар байна. Нүүр. Oh my god. Наяа хөнжог. Орж ирээ шууд юмнуудаа тавьсан. Нэр энэ нэг юм хөрхөн хэсэгтэй юм лээ. Тэ мэдээж хөрөөч тэгээд ийшээ болохоор ингээд угаалгаа өрөөн би үсээ хальт янзлах гээд. Тэжгүй амар хөрхөн цэвэрхэн юм байна. Тэгээд ийшээгээ ингээд дүүшнийх нь хэсэг нь ийм л байна да. Дуудлага орж ирээд. Одоо ямар ажил хийж байгаа гэхээр би нэрээ ууган Солонгос руу амрах гэж яваад тэгсэн чинь нэг компанид орохоор болчоод тэгэнгүүтээ энд гэрээний ажилтнаар ажилтдаг шүү дээ монголчууд. Тийм гэрээний ажилтныг хариуцсан менежер ажил хийж байгаа байхгүй юу. Тэгээд 300 гаруй хүмүүс далайн байцааны үйлдвэрт ажилтдаг. Тийм ажлыг хариуцсан менежерийн албан тушаал дээр ажлыг нь хийж байгаа. Тэгээд яг нь ер нь бол хэцүү. Би нэг ингэж нэг амар 300-аар нь монгол хүмүүстэй харьцаж үзег болохоор ер нь бол их юм сурж ийн, их юм ойлгож ийн. Гэхдээ яг вэ. Угаасаа тэгэл туршлага штэ амьдрал гэдэг чинь тэр чигээр угаасаа туршлага болохоор олон зүйлийг сурч авч мэдчихээн л гэж бодож ийн. Ажлаа ямар ч байсан асуудалгүйгээр хариуцаж дуусгаад тэгээд тэрнийхээ өмнө нь болохоор энд Солонгост ажилд орох гээд ерөнхийдөө ажлын байр жоохон судлаас хийгээл байж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор хамгийн ихнийх нь юу гэхгүй юу? Тэгээд энэ Airbnb дээр нэг 2 хоног, чадвал 3 хоног байж байгаад найзтайгаа уулзаад явдаг юм уу гэж бодож байна. Тэг ямар ч гэсэн өнөөдөр гэс нүрээ халт янзлаа, түсэн янзлчаад ярилцлага руугаа явъя гэж бодож байна. Болохоор бол мэдээж нөгөө энэ ажлаа одоогийн хийж байгаа ажлаа дуусгаад угаасаа орно. Тэгээд яг нэг таалагдахааргүй ч юм уу амын андэрмэн яахгүй орохгүй туршлага ярьцлагын туршлага гэдэл өнгөрөх та. Энэгээр ингээ ороочлоо. Үзүүрийг нь л ингээд халтын гिचлээ. Нүрийн нэг халт янзлаад тэгээд гарлаа. Чукмита баю. 좀 해줘야지. 내려갑니다. Яагаад бүх юм ингэж тавхацдаг юм болоо те. Сая бүр ярилцсаны үеэр миний бүр утас бүр байнга дуграаддаг нас. Байнгын дуграастай. Тэгээ дууг нь хаацсан байсан бол та. Байнгын дуудлага ирээд энэ тэндээс залгаад бүр ямарчсан. Одоо тэгээ гараад ирсэн залахгүй байхгүй юу? Энд ч жоохон суугаад байж шин. Сая бараг гэхдээ бодох хэд болж байна. Одоо 3 цаг гэхэр чи би 2 гэж ирсэн байхгүй юу? Тэгэхээр энэ чи бараг цаг ярилцсан орсон гэсэн үг. Яг нь ерөнхийдөө дажгүйч газар байна. Надад бол таалагдсан. Гэхдээ цаашдаа юу болохыг бол мэдэхгүй байна. Ямар ч цаа хариу өгнө гэсэн. Онцны бодол нэг Монголыг хүргэж өгөх хэрэгтэй болж байна. Онцны бодол руу өнөөдөр гаргаж өгөөд тэгээ ажихад Няти нислэг бүр 11:50-аас 11:50-аас гэнгүүт 10 цагаас 9:30 40 мөч гээд яг гейт нонгод өгөхгүй. Тэгэхээр тэрнийг оруулж өгчөөд наашаага буцаад ирэх гэсээр байтал баг 11 болох юм шиг. Тэгээ ямар ч гэсэн одоо нэг цаг жоохон байгаа болохоор ойрхон дайсуу байх юм бол алчуурах болно өрөөнд юу байхгүй лээ. Алчуур байхгүй лээ. Тийм болохоор дайсуу орж нэг жоохон ойр зургийн хэрэгтэй юмнууд аваад би маргааш бас энэ жоохон нь тэгээ нөгөөдөр буцъя гэж бодож байна. Ууг нь чадвал нөгөөдөр бас хончоо буцъя гэж бодсон. Найзтайгаа уулзчаад тэгсэн чинь ажил болохгүй юм шиг байна. Тэгэхээр ямар ч тач нэг тиймэрхүү л байна да. Одоо тэгвэл бүгдээрээ дайсуу орж жоохон юм аваад тэгээд онцны бодол хүн гаргаж өгөө. Би чи 2 дахь ажлыг авсан. Нэг ажилдаа орох гээд үзээд тэгсэн хэрнээ нөгөө ажлаа бас давхар хийгээд авах баахан дуудлага орж ирээ.
жоохон тиймэрхүүл байлаа. Утас байнгын дугаараастай. Гэхдээ яг бай явчихсан. Нэг юм авч гисэндээ ажиллууллаа өдөр. Энэний төлөө нас ирсэн болохоор яа. Миний дайс ирэхдээ ордог хэсэг. Хорлоо. Энэ хизэн хотоо болоод юу их юм авч явах юм болоо. Кьюб ч юм уу? Хорлоо. Өнөөдөр ашгүй осны бол өнөөдөр ашгүй ургаа болчихлоо. Надтай хамт ажиллаж байгаа хэрэг чи гараад өчиг гинэ. Эсвэл юм болохоор би өнөөдөр дайсан орж оливион орж бас шампунь авна. Их хэдэн хэрэгтэй юмнууд авчаад тэгээд байдлуугаа явна. Мужигаас нэг юм хэдэн хэрэгтэй юмнууд авт юм уу гэдэг. Эдний юмнууд нь юу нээр дэжгүй шүү дээ. Яагаад Монгол байдгүй юм болоо. Мужигийн юмнууд ер нь бол айгүй хэрэгтэй иймэрхүү жижигхэн нугасхныхаа юмнуудыг хийдэг иймэрхүү самаа байдаг шүү дээ. Ийм минь гэхэд 1500 төгрөг гэдэг байхгүй. Энэ нэрээ энэ нь айгүй дэжгүй би болохоор энд эмээ хийждэг. Юмнуудаа хийхэд амар зүгээр байдаг. Иймэрхүү хэрэгтэй юмнууд авдсан билүү гэж бодоод мужид орж ирчихэд явчихна. Энэ нэрээ амар ширтэй би танарт харуулъя. Та мужид ирүүл энээс цаавлаарай заа. Энэ амар дэжгүй. Энэ нөгөө хувцсны нөгөө нэг наалцсан өсмөс нөгөө наалтааддаг шүү дээ. Одоо иймэрхүү үстэй өмсгөр өснөөс цэвэрлэгч гэх юм уу. Ингээд дэлгээд ингээд цэвэрлэх юмнээс яг авъя гэж бодож ирсэн ашгүй. Олчлаа. Бас иймэрхүү юмнууднаас амар хэрэгтэй. Энэ зүгээр 1800 бол байхгүй юм жижигхэн. Гэхдээ заавал яг ийм нөгөө порлонтой өгдөглээ. Энийг хийхгүйгээр туцан зүгээр юмнуудаа хийхэд бас амар зүгээр байдаг. Энд юу нэмэрхүү хэрэгтэй ахгүй хэрэглээний юмнууд гэх юм уу? Айгуу дэжгүй юмнууд миний санал болгох юм бол энэ хувцсны ноос авахаар энэ айгуу жижиг авсаархан тэгээ бас энэ айгуу зүгээр байдаг. Хүн мэдээж цэвэрлэгч хүн тэрийг хийж болно эсвэл эмээ хийвэл бас зүгээр. Өөр бас санал болгох зүйл гэвэл энэ. Энд ихтэй нэрээс холгоо гартаа хүмүүсийн зөрүүлэлтийн хааж хүртэл Урмаз яг энэ чинь Винсон Чабикави иймэрхүү юмудаас амар байдаг. Айгу хэрэглээний иймэрхүү зүйлүүд зөнд байдаг гэх юм уу. Түрний миний харуулсан энэ сав болохоор аюу дэжгүй жижигт нь яг нүдний шил багцдаг байхгүй. Жижиг авсархан болохоор зөв хүндээ аваад явахад амар зүгээр. Яг шилний хэмжээтэй. Надад энэ байдгийн шил хийхэд явахад аюу амар мөх болохгүй. Цэвэрхэн 1900 он л байдаг. Суугаа ирж юм. Би өглөө болохоор энэ байрын гэж бодоцсон. Тэгсэн чинь энтлийнх нь энэ байрны юм байлээ. Тэгээд өглөө бас юм гэж хасан. Олохгүй яг хаагур нарт юм битггүй. Ингээд явахаар ингээд хурд юм байна лээ. 문이 닫힙니다. 올라갑니다. Би бүр өнөөдөр амар ятарцаа харагдсан тий. Бүр. Би нэрээ одоо ямар ажил хийгээд аваа гэхээр одоо энэ далайн байцааны үйлдвэр гэж байдаг байхгүй юу? Тэр далайн байцаан үйлдвэр дээр монголчууд гэрээний ажилтнаар ирдэг. Тэгээд Монголоос ерөөхдөө энэ жил болохоор 300 монгол ажилчид одоо гэрээний ажилтнаар ингэ ажиллуулъя гэсэн санал ирээд тэгээд тэрнийхэн дагуу би болохоор тэр монголчуудыг хариуцсан менежер, орчуулагч, хариуцагч гэдэг албан тушаал дээр ирж ажиллаж байгаа байхгүй. Яг ер нь чанга
Би яаж яхад ийм олон хүнтэй харьцаж үзээг өгчлөх үү. Би бас түрүүнд нөгөө гарахтаа хэлсэн шүү дээ өглөө. Тэр ер нь бол чанга тэгтээ яг хоо ер нь бол айгүй олон юм сурж байгаа миний хувьд бол бас манайхан чинь бас мухай тэгээд цогтно харлахаа бодно. Жохон виз гаралтын тал дээр ер нь хэцүү шүү дээ монголчууд чинь солонгосын виз гаралт ер нь бага байдаг. Дээрээс нь мэдүүлж байгаа хүмүүс ч одоо их сүлээр багассан байл те. Би чи бүр хөдөө амьдраад байгаа шүү дээ. Бүр хөдөөгийн хөдөө. Тэгээд яг Сөүл рүү орж ирсэн зорилго нь болохоор тэр ажлын уулзалт байсан байхгүй. Тэгээд ажлын уулзалтанд өнөөдөр ямар ч байсан орчлоо амжилттай гайгүй байх гэж найдаж байна. Тэгээд энэнгээр бас эхлэл байхаа гэж миний хувьд бодож байна. Хамгийн анхны ажлын уулзалт. Цаашдаа олон ийм ажлын уулзалт угаасаа болох байх гэж би бодож байна. Тэгээд би уг нь нөгөө нэг гарахтаа өөрөө шампунь амжуулагч авч гарыг гэж бодож исэн маа. Тэгээд жижиг чемодантай нэг сулх ээлжний хувцастай ирээд тэгээ юм маань хүнд болоод харна цаац орхицсан байхгүй байж магадгүй гэж доо тэгсэн чинь байранд маань болохоор яг шампунь амжуулагч бол байхгүйсэн. Тэгээ би нааш ирж байхдаа Оливианаас энэ Promise 8 билүү тэрний хин гэдэг үлээ дээ. Тэр нь айгүй алдартай энийг айгүй хэрэгэлдэг ус уналтны эсрэг тэгмүүдээ юу яадаг гэд энэ минэнгээр ус өтер ингэж амар ургуулсан энэ гэд яриадсан байхгүй. Тэгэнгүүт нь хэрэгэлж үзье гэж юу н бодож ирсэн. Тэгээд угаасаа шампунь орхисон. Тэгээ авч үзье гэж одоо сая Оливиан ороод шампунь авсан. Энэ зүгээр юм жижиг юутэйгээ 100 мг-ийн жижиг савлгаатайгаа ингээд гарцсан байлээ. Тэгээд нэг хідэн маскнууд авсан. Миний хамгийн дуртай маск болохоор энэ. Би энд бүр амар дуртай. 8 гоо чигшүүлдэг бүр. Тэгээ угаасаа энэ нөгөө нэг BB маскууд чинь жоохон үнэтэй байдаг байхгүй юу. Тэгээ яг хямдарсан үед нь бол айгүй олныг авчвал зүгээр би гэрт айгүй олныг авсан байгаа. Тэгээ нааш эрэхтэй нэгийг авчирсан байсан өнөөдөр. Тэгснээ өнөөдөр эднэрийг ингээд нэмээд авсан. Энэ аногийн би болохоор тондрыг нь хэрэглэдэг байхгүй юу. Угаасаа надад таардаг болохоор элдвийн тийм янз бүрийн орц найрлага байхгүй гэх юм уу? Орц. Тийм найрлага байхгүй гэх юм уу? Тийм болохоор айгүй тийм сүнаагүй ямар ч байсан надад амар тохирдог. Тэгээ энэний маскнаас нь сая ингээд хитэн маск авсан. Энийг болохоор өнөөдөр ирээ тавья гэж удаа авчирсан. Би болохоор нөгөө нэг юуны YSL-ийн үнэртэй усыг бол одоо би одоо бараг 8 жил юм уу? 8 жил бараг яг тэр YSL-ийн усыг хэрэглэж байна. YSL-ийн ганц тэр усыг нь дөрөхөөс гадна өөр нэг одоо нөгөө Temperance-ийн нөгөө нэг ийм баалмууд гэдэг штеп. Тийм баалмуудтай ер нь хольж дөрөх дуртай. Хоёр ус ер нь бол ингэж жоохон хольж дөрөх дуртай. Тэгээд нэг баалам би тэр Temperance-ийн болохоор ногооныг нь би энэ оруулчих. Ногооныг нь тэгээд нэг Putari байсан баха. Putari-г тэгээд Laila байсан баха. Энэ хоёрыг нь хэрэглэж үтсэн. Тэгэд нэг нь болохоор сүүл гардаг нэг ягаан ийм ойлон. Би энэ зургийг оруулчих. Нэрийг ерөөхдөө бол ингээд хольж хэрэглэдэг гэсэн үг. Тэгээд зүгээр усыг нь авч үзмээр санагдаад нэг жоохон томоор нь хэрэглэж үзмээр санагдаад яг тийм баалмаар нь биш. Баалам чи ер нь жоохон амар зөөлөн болгоцсон байдаг шүү дээ. Миний яг тэр нөгөө баалмаар нь хэрэглээд хамгийн их таалагдсан үнэр нь би ер нь бол нэг 4 төрлийг нь бол ер нь бол үтсэн юм биш үү. Тэгээд тэнднээс надад хамгийн таалагдсан. Энэ төрөл нь байсан надад хамгийн их таалагдсан төрөл нь. Тэгээд би та түрүүнд нөгөө харуулж исэн яг нөгөө эднэрийг аваад нэг сүүл нэмж авсан юм болохоор юм. Нөгөө хөлний уул болон энэ гартаа ингэж массаж хийх юм гэж боддог. Уусаа ингэ баахан мэдрэлийн цэгүүд байгаа штэ. Тэгээд яг нөгөө нэг массаж бол байдаг штэ. Тэрнгээр ингэж мэхээр гарт хөлд өдөрнийх нөлөө үзүүлэхгүй. Тийм болохоор энэ болохоор ийм арцгар юм те. Ийм чулуу шиг юм хатуу. Энийг сайн хэрэглэх байхаа би тэгж үзэж байна. Тэгээд мэдээж нөгөө энэ алчуур ахгүй гэжсэн. Алчуур. Мужиг алчуурнууд угаасаа материалууд нь гоё. Тэгээд алчуур авсан мужигийн юмнууд нь гоё. Надад таалагддаг. Тэгээд өнөөдрөө бест нь өнөөдрийн яг хайлайт нь болохоор бест нь болохоор энэ Pop Mart орсон. Би энэний бүр томыг нь амаар агаад байгаа байхгүй юу. Тэгээд том нь жоохон үнэтэй аадсан юм аа. Тэгээд одоо ч угаасаа
аваад явах хэрэгтэй. Яг нэг хальт гэр рүү очиж ирэх ч юм уу. Тийм үе байх юм бол аавна гэж одоо жижигийг нь авсан. Энэ бүр so cute. Тэгээ энэ нугасаа миний цуглуулдаг нөгөө Смиски. Энэ birthday. Тэгээ нэг нь йога байна. Хамт задлж үзье. Оо миний багтаамж дүүрээд бүр хамаг юм устгаж орж ирлээ. За, нэрчсэн задлж үзье. Тэгтээ би өгөн Instagram дээр хийхэр ингэж бичмээр байгаа юм. Ингээр заавал. Окей. Энийг юм тэгвэл ямар ч зэрэг эхлээд энийг задлаа. Birthday надаа эннийх нь задлсан чи энэ нь гарч ирсэн байхгүй юу? Одоо өөр нь гарч ирэх нь харцгаа. Тэгээд энийг авах гэсэн байхгүй юу? Хартаа. Содон ч гэсэн хөрхөн л дөө. Тэгтээ би энийг аммаар эсэ яг ашгүй гадарлаа. Азтай юм шүү. Энийхээ бичлэгийг ишиг харуулад ингэж бичнэ. Тийм болохоор хармаар байвал тэндээс Instagram-аас минь ирж хараарэ. TikTok дээр амууд оруулах. Амжуулах хэвээр ажиллаа. Өнөөдөр амжуулсан болохоор маргааш зүгээр жоохон амралтын байдалтай найзтайгаа уулзаад цагийг өнгөрөөе гэж бодож байна. Ер нь нэг 2-7 хоноо л байнга ингээл орч ирэл ажиллаар орж ирж байгаа хгүй. Тэгэнгүүт дандаа болохоор буудалд орж исэн юм аа. Тэгээ буудалд орохоор нэгдүгээрт жоохон муухай бас аюултай. Тийм болохоор буудал надад таалагдаагүй. Тэгээ цаашдаа бол ирүүл одоо энэ нэг ихч байдаг хгүй нэр Instagram-аар би харж агаад тэгсэн чи харин яг иймэрхүү байрнууд юу яадаг гэж таарад Airbnb хөлслүүлдэг байж таарад тэгээд ирэхээр болсон холбогдоод тэгээ үнэн ч гэсэндээ буудлын үнэтэй адилхан. Гэхдээ буудалд орсноос хамаагүй дээр цэвэрхэн яг нэг юм гэрте байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж чадна. Чи бас миний мэдгээр бол өөр олон байрнууд бол байдаг юм шиг үлээ. Тэгэхээр та хэд би энэ хаягийн тавьчих тэгээд Instagram-аар холбогдоод байранд нь иж байрлуул надад л айгүй зүгээр санагдлаа. Солонгос чи ингээд нэг талдаа л ингээд цаг бүр ингээд унаанд метронд автобусанд цаг бүр амар алдаад байхгүй. Тийм болохоор төвдөө байгаа байршил нь хамгийн зөв шийдэл болж өгсөн гэх юм уу надад бол айгүй таалагдсан. Нэр визний тал дээр манай монголчууд жоохон алт баг байдаг болохоор манайхан нэг ороод ирчүүл харалчи гэсэн тохиолдлууд ер нь амар их байдаг штэ. Одоо яг энэ гэрээд ажилчны хувьд бол иймэрхүү зүйл амар анхаар ажиглагдчихж байгаа байхгүй юу. Тэгээ би ч гэсэн өөрөө ер нь ажлын визээр л ингэж ирж очих ингэж байдаг болохоос шиг оршин суух бол виз байхгүй. Тэгээ яг нэг солонгос компанид харьяалагдаад ингээ ажилд орох хүсэлтэй. Тэгээд одоо яг ингээд ажил хайгаад ингээд ажлын ярилцлаганд ороод уулзалтанд ороод ингээ явж байгаа байхгүй юу. Тэгээд ямар ч гэсэн эхнээсээ CV-гээ явуулаад ажлын уулзалтанд ороод тэгээд уулзаад болно гэж бодож байна. Өнөөдөр миний хамгийн анхны маань яг ажлын ярилцлага Мянжоу интервью байсан байхгүй. Би Монголд хахад нөгөө нана хоспиталийн ажилчинтай холбогдоод уулын юугаа өгч ирсэн байхгүй юу. Тэгээд яг ингээ ярилцлаганд орох хэрэг ч угаасаа царайгаа ингээ хараад уулзлах хэрэгтэй. Тэгээд Монголд байгаа гэсэн чинь тэгээд тухай үе тий. Ингээ болохоо болж ирсэн. Тэгээд өнөөдрээр ямар ч байсан иймэрхүү л байлаа. Миний ажил болохоор байнгийн уцаар ингэж хийж байгаа ажил болохоор байнгийн дуудлага ирээстэй. Пасыг л таслаад ингээл бичлэг хийж юм. Маргааш шиг тусгаад завгүй менежер орчуулагчийнхаа амьдрал руу очиндоо гой газар орох юм бол та нарт санал болгонгоо харуулъя гэж бодож байна. Одоо усанд ороод сайхан нүрээ цэвэрлээд унтлаа. Тэгээд маргааш уулзъя. Тамбарын ингээд явж. Энд чи хөвчлэн дандаа нэг гадаад хүмүүс ирэл хамт зураг мураг авахулаад яг нэг тийм боломж гэх юм уу? Тэгэхээр бичлэг хийж чадсан бэ. Энэ бүр хүмүүс яагаад болохоор бичлэг хийж чадахгүй байна. Ямар ч тач өчигдөр нөгөө миний өмнөөс хүн гаргаж өгөөддөг. Хэрэгчлээ нэг бэлэг болгоод нэг өндөртөөс орд юм уу гэж. Яг энэ дэр чинь нихтэй ч хүн л байгаа юм шиг байна.
Зан нөгөөгчтэй нэг өнөртөөс авчаад одоо явчихъя. Энд хүмүүс ингээд бичлэг хийгээ зураг даруулаад байгаа байхгүй. Би бол чадахгүй байна. Жох хилчээд байна. Яг нэг ингээд хүмүүстэй адилхан болж чадахгүй шүү. Тийм болохоор гадуур нэг хугацаа бичлэг хийж чадахгүй байна. 조금 그러네. зураг даруулах чинь. 사진 조르노, 사진 조르노. 이거. завчаад одоо сабай орж 소스는 저 렌치랑 마요네즈. Би одоо байрнаас гарах чинь. Чи бодох гарц. 12-д чинь автобус юм чинь одоо гарахаар болно хаа гэж бож 12:40 гээд 1:40. Одоо болохоор 12:30 болж байгаа хгүй. Тийм болохоор одоо гарахад болно гэж бодож байна. Ямар ч гэсэн энэ гоё тухтай байж байгаад явж байна. Автобусанд угаасаа нэг 2 цаг 3 цаг орчим явах юм чинь дээ. Бичлэгээ дийтлээд